За сайн байцгаана уу? Би Реки үзэгчтэй одоо нэгэн сайхан залуутай ярилцгаад энэ саадан сууж байна. За цас чихэр гэдэг бяцхан уран бүтээлж Монгол үндэсний дээлээрээ гойсон энэ хүүтэй ярилцгаж байна. Сайн байна уу? За сайн байна уу? За чихрээ идээд дуусч байгаа. За сайн байна уу? Сайн. За миний дүү хэн гэдэг үлээ? Чихэр. Цас чихэр. Цас чихэр хэдэн настай? 4 настай байсан. Одоо 5 нас хүрж байгаа гэсэн. Цас чихрийн хажууд энэ хөөрхөн морин хуур байна. Миний дүү морин хуур тоглолт юм уу? Тий. За морин хуур тоглоод хэр удаж байна? Зөндөө. Зөндөө их удаж байна. Морин хуурыг чамд хэн зааж өгдөө? Ямар багш зааж өгдөө? Сөхө баатар баш. Сүхбаатар багш зааж өгдөө юм уу? За морин хууран дээр нь байгаа энэ хөөрхөн амьтдын зураг ямар амьтад байгаа юм? Тугал, Тугал. ботго, ишиг, хуулга. Морин хуурны юу нь гоё байдгийг? Чавт. Чагутас нь уу те? Энийг чагутас гэдэг юм уу те? За өөр энийг нь юу гэдэг? Томат. Том. Энийг юу гэдэг? Барьж байгааг нь? Ном. Ном гэдэг юм уу те? За. Энийг бүгдийг багш нь зааж өгсөн үү? За. Энэ дээл малгай гутлыг нь хэн чамд бэлдэж өгсөн бэ? Аав ээж хоёр. Малгайг энэ бас адилхан байна. За. Тий. Морин хур заадаг багштай хэлэх үг байна уу? Юу гэж хэлэх вэ багштай? Баярлалаа. Баярлалаа. За цас чихэртэй тэгээд амжилт хүсье. Монгол үндэсний дээл хувцаараа дандаа гойж байгаараа морин хураа маш сайн сураарай. За.